Сайн байцгаана хүүхдүүдээ. Тэлэн хичээлээрээ иргэн уулзж байгаадаа баяртай байна. Өнөөдрийн хичээлээр зөв чигээ олж сурах талаар ярилцах болно. Хүүхдүүдээ дараах эхийг анхааралтайсаа уншаарай. Зуны амралт. Дорж хүүгийн зуны амралт эхлэв. Дорж гэр бүлийнхэнтэйгээ зуны амралтаараа Улаанбаатар хот руу явж амрахаар болжээ. Дорж маш их баярлаж байв. Хотод очоод юу хийх, хаагуур явах гэх мэт зүйлийг төлөвлөжээ. Ингээд Өмнө Говь аймгийн Цогцзийн сумаас Улаанбаатар хот руу аян замдаа гарчээ. Замдаа явж байгаад төөрснөө мэджээ. Шөнийн тэнгэрт одод тодоос тод харагдаж байлаа. Яагаад төрчихсөн бол хүүхдүүдээ? Та нар юу гэж бодож байна? Хүн дасал болоогүй, таньж мэдгүй, орчин газраа явахдаа төөр хэрсэлд ордог. Харанхуй болон шуургатай, үзэгдэх орчин муу нөхцөл байдал төөр хэрслийг улам нэмэгдүүлдэг байх нь. Тэгвэл хүүхдүүдээ та нар төөрч байсан уу? Төөрч байсан бол гэрээ яаж олсон бэ? Хэрхэн шийдвэрлсэн бэ? Дорж хүүгийн гэр бүл хаанаас хаашаа явж байгаад төрсөн бэ? Дэлгэц рүү анхааралтай хараарай. Дорж хүүгийн гэр бүл Цогцзийн сумаас Улаанбаатар орох замдаа цогтоовоо орчим төрчээ. Төөрсөн газрыг дугуй дүрсээр дүрсэлсэн байна. Доржийн гэр бүл баруун хойд зүг рүү явбал хар замтаа нийлнэ. Гэхдээ зүг чигээ яаж олж мэдэх вэ? Азар тэр шүн үүлгүй цэлмэг шүн байж таарчээ. Доржийн аав алтан гадсоод үргэлж хойд зүгийг заадаг гэдгийг мэддэг. Алтан гадсоодыг хэрхэн олох вэ? Алтан гадсоодыг олохын тулд 7 бурхан одоор баримжаална. 7 бурхан од. Монголчууд 7 бурхан одыг хамгийн их шүтээж эрхэмлдэг. Намар өвлийн улиралд тэнгэрийн хойд хэсэгт нилээд доогуур байрлаж, хавар зуны улиралд чаан хорой дээр шахуу байрладаг. Зүг чигээ алдаж төөрсөн хүн шөнө оройн цагт 7 бурхан алтан гац одоор хойд зүгээ мэдэж болдно. Хүүхдүүдээ дэлгэцэнд анхаарлаа хандуулаарай. Шанах шиг хэлбэр үүсгэх 7 тод одыг харж байна уу? Энэ 7 одыг 7 бурхан од гэж нэрлэдэг. За 7 бурхан одыг ажиглаарай. Багш нь та нарт загварчилж үзүүлье. Шанаг хэлбэртэй 7 одыг шанагны толгойн хэсгээс эхлэн дугаарлаарай. 1 2 3 4 5 6 7. За хүүхдүүдээ дугаарлсан уу? Хүүхдүүдээ 7 бурхан одыг ажиглаарай. Хоорондоо зайтай байна. Алтан гац одыг олохын тулд 7 бурхан одоор баримжаалах аргыг багш нь та нарт үзүүлье. Багш нь ойрт байгаа зүйлээр та нарт хэмжиж үзүүлье. 1-2 дугаар одны хоорондох зайг 1-р одноос 5 дахин ихсэхэд алтан гац од маань байдаг байх нь. 1-2 дугаар одны хоорондох зайг 5 дахин ихсэхэд алтан гац од маань байдаг байх нь.
Ингээд алтан газар одыг олох аргыг та танилцлаа. Самбарт үзүүлсэн аргыг дахин нэг давтаж үзүүлье. Хүүхдүүдээ 7 бурхан одыг ажиглаарай. Шанах хэлбэртэй 7 одыг шанагны толгойн хэсгээс эхлэн дугаарсан шүү дээ. 1 ба 2 дугаар одыг ажиглаарай. 1 ба 2 дугаар одны хоорондох зайг уг 2 одны байршлын шулууны дагуу 1-р одноос цааш үргэлжлүүлэн 5 дахин ихсгсэн зайд алтан газар харагдана. Алтан газар ямагт хойд зүгийг заадаг. Энэ аргаар доржин гэр бүлийнхэн алтан газадаа олсон. Тэгвэл машины баруун талын цонхоор алтан газадыг хараад явбал хар замтай нийлнэ. Аялалд гарахын өмнө бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй. Газрын зураг, луужин, GPS, аяллаа маршрут зэргийг бэлтээрэй. Хэрвээ та төөрсөн тохиолдолд зогс, бод, ажигл, төлөвлөл дүрмийг баримтлаарай. Зогс. Аялагч төөрснөө мэдэнгүүтээ төр зогсох эсвэл суугаа тайвшрах хэрэгтэй. Энэ нь нөхцөл байдлыг ойлгож шийдвэр гаргах боломжтой болгодог юм шүү. Бод. Нөхцөл байдлыг ойлгож дүн шинжилгээ хийх. Энэ нь цаашид юу хийх тухай төлөвлөх боломж олгодог. Ажигл. Аялж ирсэн зам, газар, хүрээлэн буй орчноо сайтар ажигл. Тодруулбал зам, мод, ургамал, цаг агаар, уус гэх мэт. Энэ нь цаашдын төлөвлөгөөнд хэрэгтэй. Төлөвл. Орчин нөхцлөө сайтар ойлгож төлөвсөн байхад хаанч төөрсөн санаа зовлтгүй. Хүүхдүүдэд дэлгэцэнд анхаарлаа хандуулаарай. Зургийг анхааралтай ажиглаарай. Зураг дээр хотын төв, шөнийн тэнгэр, ой мод, уудам тал байна. Хаана ямар нөхцөл байдалд төөрснөөс хамаарч арга зам нь өөр байна. Хотод гэрээ олохгүй төөрсөн үед ямар арга хэмжээ авах вэ? Орчин тойрноо сайн ажиглах. Онцлог содон зүйлийг ажиглах. Байшин, барилга, дэлгүүр гэх мэт. Дотны хүмүүсийнхээ утасны дугаарыг мэдэх. Ой төрвөл зөв чигээ хэрхэн олох вэ? Модны мөчрийг ажиглаарай. Модны мөчр нь наран талдаа шигүү байхаас гадна нарны туяаг хангалттай авч урт ургадаг. Хойд зүгээс ирэх салхинаас болоод моддын ард талд мөчр сэрэг байна. Модны холцыг бас ажиглаарай. Сүүдэр талдаа зузаан том ширхэгтэй байдаг бол наран талдаа нимгэн байдаг. Товчхондоо зузаан холтоос хойд зүгийг заана. Шоргоолжны үүр. Нарлуу харсан тал нь налуу. Хойд тал нь эгцдүү байгааг ажиглаж болно. Шоргоолжны үүр мод чулууны өмнө талд ихэвчлэн байрладаг. Өдрийн цагаар талхээр газар төөрвөл зүг чигээ хэрхэн олох вэ? Нараар баримжуулах аргыг хэрэглээрэй. Үд дунд босоо биетийн сүүдэр хамгийн богино тусах бөгөөд энэ үед сүүдэр чанга хойд зүгийг заана. Хүн аливаа хэцүү нөхцөл байдалтай тулгархад бэлэн байх ёстой. Яг тийм зүйл тохиолдвол та өөрийгөө, гэр бүлийнхнээ, найз нөхдөө болцсошгүй эрсдлээс хамгаалах чадвартай байх нь чухал. Бүү сандар, бүү хашгар,
бүүгүй, бүү санаа зов, тайван нухацтайгаар бууж өгөлгүй тэмцээд байх хэрэгтэй. Төөрсөн хүмүүс явсаар эргээд байрандаа ирдэг нь оргүй яриа биш шүү. Чиглэлээ алдахгүй явахын тулд луужин, GPS, газрын зураг, гэрэл үүсгэж гэх мэт зүйлийг авч явах хэрэгтэй. Энэ зөвлөмжийг аялалд явахдаа анхаарах хэрэгтэй шүү. Ингээд өнөөдрийнхөө хичээлийг идэвхтэй үтсэн хүүхдүүдэд баярлалаа. Гэрийн даалгаварт өөр ямар тохиолдол гарч болох вэ? Арга зам нь юу вэ? Гэр бүлийнхэн гишүүдтэй ярилцаарай. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Баяртай.